За миний принтерийн тоолуур нь гүйцээд ингээд алдаа заагаад ашиглах боломжгүй болсон, хэвлэгдэхгүй байгаа. За тэгвэл тоолуур гүйцсэн бол түүнийг хэрхэн яаж тэглэх вэ? За энэ файлыг бол би хавсралтаар бичлэгийн дор оруулчихна. Файлаа нээлээ. За хамгийн ихнийхийг нээх ёстой. За энэ дээр авт гэдгээрээ ч байж болно. За энийг сонгоно. Тэгээд окей. Чинь өмнө тэгэлцсэн л юм шиг байх юм. За хэрвээ таних өмнө тоолоороо тэгэлж байгаагүй бол энэ дээр нь ингээд 6990 гэсэн юм тоо гараад ирнэ. Тэр тохиолдолд энэ хоёрыг чекгээд ахаад нэг тэг болгох тохиргоо гарч мөн адилхан чеклээл тэгэл accept гэд дуусгах чинь. Тэгээ энэ тохиргоо хийж дуусны дараа принтерээ нэг удаа асаагаад унтраана. Ингээд таны тоолоор тэглэгдсэн гэсэн үг шүү.